ер нь бол тавьчихсан л дээр. Ямар ч ялгаа авахгүй шүү дээ. Тавьсан ч хүмүүс ажилдаа явна, тавиагүй ч хүмүүс ажилдаа явж л. Хөл хөдөлгөөн явж л шүү дээ. Гэтэ нэг чангасны хэрэг байхгүй хаа. Эдийн засаг онж байгаа юм чи. Тэгээ удахгүй гайг болох байлгүй дээ. Одоо хэрцэнгүй гайг байгаа юм чи. Гадуур бүр задгаараад одоо тэр манай энэ захын орол мороолоор аригчингууд гэдэг гавтгай болж шít. Хорих хэрэгтэй шít. Одоо энэ хорихгүй бол энэ өвчин чинь бүр ямраалдлаа шít. Тэгээ ерөөсөө энэ дэндүү замбраагүй байна. Одоо маск уусаад айгүй их явж байна. Тэгээ ерөөсөө биеийн бараг тэрч өмсчих шахаад ингээл явж шít. Тэгээ замбраагүй ингэж өвчин тарааж байгаа. Нөгөө өвчтэй хүн чи гадуур яваал өвчин тараагаад тэгэл явж шít. Тэгэхээр энийг хорих хэрэгтэй. Хорих нь зөв. Хөл өрөөг дахин тавих нь буруу баха. Гэхдээ одоо тэгэл угаасаа одоо тэгэл хизээс хойш одоо баг өчнөө хөл өрөө тавилаа шүү дээ. Гэхдээ нэг талдаа зөвчж магадгүй бас. Одоо яг өнөөдөр ч одоо бас хэд гарсан бай. 2 мөнгө нэлээд гарсан те. Тэгэхээр бас нэг талдаа зөв байж магадгүй эдийн засгаа бодвол нэг талдаа буруу баха. Би бас өөрөө энд бас хуваар юм хийдэг хүн л дээ. Энэ дотор мөнгө зай дотор. Тэгээ яг ингээ хөл өрөө тавьчихаар чи ингээ ангууны түрээс тэгэл эргэлтийн мөнгө төргөд ингээ байхгүй болчиход шүү дээ ер нь. Яг өвчнөө бодох юм бол хөл өрөө тавьсан бол зөв. Эдийн засгаа бодох юм бол бас буруу баг. Хоёр талтай л юм. Одоо тэгээд төр засаг нь яаж шийдэх юм тэрийг бол сайн мэдэхгүй. Одоо тэгэл төр засгийн шийдвэрийг л дагах байх та. Ер нь бол тийм. Ерөнхийдөө би бол тэгж л бодож байна. Надлаа хөл өрөө дахиж хориход бол айгүй тийм муухай юм санагдаад шүү. Дээрээс нэг одоо дахиад одоо хүн болох ч одоо эдийн засгийн хямралтай. Одоо ер нь эдийн засгээд ямархуу байгаа лээ тий. Тэгээ одоо энэ жижиг дунд бизнесийг бол амар юу яаж залуучуудыг айгүй боож шít. Тэгээ тийм болохоор ер нь залуучуудад дэмжих юм хийгээд хөл өрөөгөө жоохон султгаад энэ хөл өрөөгөө яг дэглэмээ гой бариад хөл өрөөг нь яг ийм чигээр нь байлгуулах нь зүгээр болов гэж бодоод байна л да. Тэрээс ширнэ хөл өрөө хориод бол ер нь одоо бизнесээс гадна өчнөө залуучууд хоолгүй онж байгаа залуучууд зөндөө байгаа. Гэр бүл салт, тэгэл аригталд ерөнхийдөө хөл хороо хориод ерөнхийдөө хүүхдүүдийн хүчрхийлэлтэй ингээд одоо бүх юм ер нь үүсэж байгаа шүү дээ ер нь. Тэрийг бол ерөнхийдөө томчууд мэдэхгүй болохоос залуучууд л айгүй их нь хохирж байгаа шүү дээ. Эдийн засгаас ирсэн. Биднес одоо ингээд лангуутай байж байгаа лангуугүй болж байна. Тэр нөл бүх юм их айгүй хохирж байна да. Эдийн хороо бол ер нь дэмий хаал гэж байна. Яг ер нь бол хөл хоройг бүхлээр нь тавьснаас яг тэр онцгой газрууд нь хэсэгчл тавиул зүгээр юм болов гэж бодож байна. Гол нь тэгээ төр засаг биш хамт ард түмэн өөрснөө хүн болго хариуцлагатай байх хэрэгтэй байхгүй юу? Дүрм журмаа мөрдөө зай юмаа бариад тийм л юм хэлмээр байна. Зөв байх гэж бодож байна. Одоо хөл хорой тавьсан чинь ингээд бүр ихсээд ингээд 3000 хэд гараад байгаа штэ. Хөл хорой дахиад хорчих юм бол тэгээд багасч магадгүй гэж бодож байна. Яг нэг одоо хүмүүс л ер нь халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиад одоо ер нь бол дахин тавиад харж байгаа нь ер нь хэцүү штэ. Одоо жишээлбэл одоо хуваараа бизнес эрхлэх хүмүүст ч юм уу нэлээ ер нь хөндрөл учирдаг байх гэж бодож байна. Ер нь бол бидний хувьд л нэг асуудалгүй л хальта том хүмүүсийн хувьд жоохон хэцүү л байна.